Тэр байх ёстой газараа олоод ирсэн. Тэр бол Madison Square Garden. Тийм ээ, тэд бүгдээрээ зөвхөн түүний хийж чадах зүйлийг л харахаар ирсэн. Бүгд л түүнийг мэдэх байх. Тэр нэг тийм сонин бөөгийн ч гэмээр зан үйлд оролцдог тухай. Гэхдээ энэ зүйл надад ажиллахгүй. Тийм ээ, тэгээд тэр бас л аимшигтай эвгүй алхалтаар ринг рүү үргэлжлүүлэн гарч ирдэг. 2023 оны 11-р сар санамсаргүй дарагдсан энгийн нэг зураг. Энэ зураг бол Google дэх хаяг байршлыг хайж олоход зориулагдсан хинч анзаарах боломжгүй дүрслэл муутай нэг зураг. Сан Пауло дэх дугуй засварын орчин тойрныг харуулсан зураг бас дүрслэл. Энэ зурагнаас энэ бичлэгийн ганган түүх эхэлнэ. Гэхдээ энэ зураг 12 жилийн өмнө авагдсан зураг. Хэрвээ ард дугуй засаа зогсож байгаа залууг анзаараад харуул энэ бол үндсэн шалтгаан. Тэр байх ёстой газараа олоод ирсэн. Тэр бол Madison Square Garden. Сая хөгжөөн дэмжигчид зөвхөн түүний юу чадахыг харахаар л ирсэн. 2004 оны нэгэн гондуухан өдөр Фаволо дүүрэг Сан Пауло хүүгээ алдсан гэр бүл гашуудсаар тэр ах トゥ зургуулаа хоцорсон. Удаагийн бичлэгтээ ABC World Institute хамтран ажиллаж байна. Олон хүн үүний талаар мэдэхгүй байх. Гэхдээ миний ах ердөө 18 наснда таалал төгссөн. Энэ бол дээш мацах ямар ч боломжгүй амьдралын дөнгөж эхлэл нь байлаа. 18 настай залууд хэрвээ чамайг зөвлөөч гэвэл юу гэж зөвлөх вэ? Дахиад оролдоод үзээрэй гэж хэлмээр байна. Сан Паулод амьд үлдэхэд хэцүүхэн газар өсөж хүүхэд насаа өнгөрөөсөн. Үнэхээр ядуур өндөртэй газар, ирээдүй сайхан болно гэсэн ямар ч найдвар байхгүй. Хүн амын дийлийнх нь ядуурлын доод түвшинд ихэвчлэн гар хийцэн модон амбааранд л амьдрна. Бид ах トゥ долуула бишээ. Бид долуула байсан. Миний аав тоосоо өргөч тэр мөнгөө чадхаараа цуглуулад ажилласаа эрэхтэй гэртээ баг зэрэг барилгын үлдэгдэл материал авчирна. Тэгээд байшингаа баг-багаар барьж хэлсэн. Манай гэр бүл хитрхи олуула. Нийтдээ 9 хүн энд амьдардаг байсан гэж боддоо. Ээж минь тун сайн гэрийн эзэгтэй тэр үргэлж хүүхдүүдтэй хамгийн сайн гэсэн болгоныг хийхийг оролдоно. 7-гийн 7 хүүхэд өсгөн гэдэг бол үнэхээр хэцүү. Ялангуяа бидний амьдарч байсан ядуу хороололд. Би ахтайгаа насны хувьд бараг л ойролцоо. Яг л миний хоёр хүү шиг. Бид үргэлж хамтдаа гадуур явна. Бүх зүйлийг хамтдаа хийн. Бас хамтдаа зодон хийн. Хийх зүйлч цөөнгүй байлаа. Би удаан сурч чадаагүй надад хичээл хийх үнэхээр хүнд. Ялангуяа Португал хэл бол ярих чинь биш. Алекс маш бага наснасаа ажил хийж эхэлсэн. Би 12 настайгаас эхэлж дугуй засварын газар ажиллаж эхэлсэн. Энэ бол жоохон хүүхдэд хитрхи хахацсан том хариуцлагатай ажил байлаа. Миний амьдрал үнэхээр өөрчлөгдөж эхэлсэн. Би бүтэн өдөржин ажилдаг. Өглөө 7 цагийн үед ирээд орой 7 цаг өнгөрөөгөө таардаг. Тэр үнэхээр хүчтэй ажилдаач мундаг. Тэр миний хамгийн сайн ажилчин байсан. Би ажилд орсны дараагаас эхлээд шууд мөнгөний хоримтлал үүсгэсэн. Тэгээд ээждээ нэмэр болдог байлаа. Хизээч мөнгөө дими зүйлж зарцуулж байгаагүй. Харин түүний ах түүнээс өөр амьдралын замыг сонгосон. Би 15 настай, харин ах маань 16 настай байх үед бид хоёр тийшээ өөр замаар явж эхэлсэн. Дугуй засварын газар ажиллаж эхэлсэн чи бүх зүйл буруу тийшээ тасралтгүй эргэж байв. Би дугуй засварт ажиллаж мөнгө олж эхэлсэн сайхан хэдий ч бас онцгүй муу зуршлууд баггүй суралцсан. Тэр зүйл бол би ууж эхэлсэн. Би дандаа томчуудтай ажилладаг байсан. Бүгд л ямар нэг зүйлд донтдог шүү дээ. Тийм ээ тэр орчин тойронд миний танилцуулах онцгүй зүйл бол архиталт. Би дөнгөж 12 настай байсан. Бас баггүй амьдралын ачаалал миний мөрөн дээр. Тэр зүйл миний архины хэрэглээг их болоход нөлөөсөн. 16 нас хүрсэн үедээ өдөр бүр архиудаг байсан. Нэг ч өдөр алгасдаггүй. Харамсалтай нь ах минь буруу замыг сонгож үр дүнд нь бидний дунд байх болсон. Яг юу болсон юм бэ? Ямар шалтгаанаар өөд болчих вэ? Хар тамхи. Би маш их уудаг болсон. Гарах гэж бүх чадлаараа үдсэн ч бараагүй. Би 1 литрийн бүтэн шил архийг өдөрт л уудаг байсан. Тийм хүнд цаг үе. Би 18 нас хүрэх үедээ би яаж архинаас гарах вэ гэж санаа зовж эхэлсэн. Олон хүн надад спорт чамааг аварна гэж санал болгосон. Тийм олон түүхүүдийн талаар би сонсож байсан. Тэгээд кикбоксоор хичээлж эхэлсэн. Бэлтгэл хийгээд архинаас сатарч эхэлсэн дээ. 2012 онд Алекс 25 нас хүрсэн байв. Тэр 2 хүүтэй болсон ч архитаа тэмцэлцсэн хэвээр. Би архинаас гарахын тулд 4 жил тасралтгүй тэмцэлцсэн. Үнэхээр хэцүү цаг үе. Би яг л хугарлын цэг дээрээ ирсэн байлаа. 2012 онд би Jackson Wellness-тэй тулалдах үед би баг зэрэг айж байсан.
2 дугаар раундад Алекс хүнд цохилтоор газар дунав. Тэр буцаад 2 хөл дээрээ зогсохыг хичээж байлаа. Үе дуусахад ердөө 18 секунд дутуу байсан. Би ингэж болох хэрэгтэй гэж бодсон. Амьдрал маань ингэж л нурах шиг. Түүний амьдралд нэгэн хүн генет орж ирэв. Блоковера. Би түүнийг дасгалжуулж эхлэх үед тэр өдөрт 1 литр архи уудаг байлаа. Би түүний амьдралын уналт хэсгийг сайн санаж байна. Би түүнийг рингэн дээр дасгалжуулж эхлээд түүнд хэцүү хөдөлгөөнүүдийг зааж сургахыг хичээж байлаа. Би түүнийг маш их шахаж байсан. Би түүний хөвлийн хэсэг рүү хүчтэй цохих үед тэр шууд л унсан. Би түүнийг новшийн сулдан амтан байна гэж бодож эхэлсэн. Би нэг сулдан амтантай цагаа үрсээр гэхдээ тэр хурдан хөл дээрээ босч ирсэн. Маш хурдан хугацаанд би түүний нүдэнд нулимс байхыг харсан. Би түүнийг тийм ч сул амтан биш гэдгийг мэдэрч эхэлсэн. Тэр хүчтэй хэдий ч дотроо ялзарсан. Ягаад гэвэл түүний хэрэглэж байсан зүйлүүд. Тэр түүнд хэрэгтэй байсан жорыг уугуул нутгийн өвөг дээдсээсээ суралцсан байдаг. Тэр зүйл Алексийг нэгэнд өөртөө живүүлж байсан архинаас гарахад тус болж эхлэв. Архины хамаарлаас эдгэрэх цаг өдрүүдэд Алекс би эсэрийн онцгой зүйлийг нь мэдэрч эхлэв. Тэр юу гэдгийг ойлгосонгүй. Тэр нутгийн уугуул ямар байх талаар ойлголт байхгүй. Бид түүний эртний өвөг дээдсийн сүнсийг зүрх сэтгэлд нь буцаан авчирсан. 1455 он Rio de Porto Seguro поташио омог оршин тогтнодог байв. Энэ үгийг орчуулах ямар ч боломжгүй. Энэ нь далайн усны давлгай далайн ирэг дээр газардах чимээ гисэн утгатай. Устж үгүй болсон хэлийг поташио гэж нэрлэдэг байж. Поташио бол дайчдын ашиглаж байсан хэл харилцаа. Учир нь тэд зөвхөн дайчид гэдгээрээ хүмүүст танигдсан. 1500 он Педро Португал судлаач энэ этгээгийн газар нутаг хүрэхээр усан онгоцтой хөдлөв. Гэвч түүний замын чиглэл Бразилийн газар нутаг болж хазаав. 75 орчим жилийн дараа Поташио омгийнхан Португалуудтай уулзалтав. Тэд газар нутгийн хяналтыг авахыг зорьсон ч омгийнхны эсэргүүцэлтэй тулгарв. 1757 José Javier Machado Monteiro уугуулуудын хил харилцааг таслахыг завдаж омгийн залуусыг ажил хийлгэх нэрийдлэр нүүлгэж эмс хүүхнүүдийг тархаан суйшуулж эхлэв. Үүний цаад бодлого нь уугуулуудын гэр бүл салалтыг нэмэгдүүлэх, зан үйлийг хийхээ өмнө байгалийн будгийг ашиглан тэдний сүнслэг байдлыг илэрхийлсэн хэв маягаар биеэ будах хэрэгтэй. Пөвтэн гэсэн үг нь чулуун гарт гэсэн утгатай. Миний анхны дасгалжуулагч надад энэ нэрийг өгч байсан. Чулуун гартын шивээс надад байдгийн учир бол энэ. Алексийг тулааны тун өвөрмөц арга барилд сургасан, өөр биеийн өнцөгт суурилсан уугуул үндэсний тулааны довтлохоонууд. Гэхдээ хөлийн байрлал газарт байсан хэвээр энэ бол Jaguar style. Би согтууруулах хундаа хэрэглэхээ болсны дараа бүх зүйл өөрчлөгдсөн. Мөнгө над руу урсаад л амьдрал маань хамаагүй дээрсэн. Маш олон хаалга миний өмнө нээлттэй болж эхэлсэн. Би бүх тулаануудаа ялалт байгуулж эхэлсэн. Би мужийн бас үндэсний авраг болсон. Пан Америкийн авраг бас өмнөд Америкийн авраг болсон. Арх гэдэг зүйл намайг яаж доош нь татаж байсныг мэдсэн. Би өөрийн хийхийг хүссэн зүйлээ бүгдийг нь хийж эхэлсэн. Хэн нэгэн гарч ирэх хүртэл бүх зүйл сайхан байлаа. Миний Адисенатай хийсэн тулаан хятадд болж байсан. Тухайн цаг үед жим бахта. Гэхдээ Адисена надаас ч илүү туранхай жижигхэн байсан. Би бодохдоо энэ залууг би зажлахгүй залих юм байна гэж бодсон. Миний тулааны стайл бол дэндүү өөр. Би уян хатан бас хурдан тактикаас сольдог, бас их ухаалаг тулалддаг. Би өөрийгөө хамгийн шилтгэн гэж боддог. Энэ залуу чөтгөрийн сайн юм. Би яг яах вэ? Би түүнийг үнэхээр илүүрхсэн. Түүний царайнаас л тэр тулаандаа ялагдаад хүлээснээ зөвшөөрсөн. Гэхдээ тэд миний гарыг хүргөөгүй. Би үнэндээ л алмаарсан. Миний бодлоор би ялах хэмжээний тулалдсан зарим хүмүүс үгүй гэдэг. Гэхдээ л би ялсан. Чи ялагдсан ч гэсэн маш олон хүн чамайг ялсан гэж ярьцгаадаг. Угаасаа би ялсан. 2017 онд Адисеныг эсрэг дахин тулаан хийх боломж гарсан юм. Тэр тулаан Бразилд болсон.
Бидний тулаан 1-р үед хин сайн байлаа. 2-р үед би хит хитэн хүнд цогцолт авсан. Би цуцаж эхэлсэн. Би түүнийг гойвуулсан. Гэхдээ шүүгч түүнийг аварсан. Түүнд 8 секундын амралт өгсөн. Учир нь бид түүний нутагт тулалдаж байлаа. 3-р раундад тэр сэргээд ирсэн. Учир нь 2 үеийг алдсан учраас 2 цохилт угсраасан. Баруун цохиод угсраага зүүнээрээс авсан. 2 дахь зүүн цохилт яг л байгаа унсан. Тэгээ тэр газарт унсан. Миний хамгийн анхны газарт унсан цохилт байлаа. Хүү газарт унаад яг намайг шоглоод байгаа бололтой. Тийм ээ, түүнийх үү, тийм үү? Мэдхий малгай бараг л тийм байх. Хэрвээ аав нь түүнийг сургаж чадахгүй бол би сургаад өгч болно. Easy тэр мөчийг хизээч мартдаггүй. 2017 онд би Glory холбоонд илсэн. Би ялсан, би олон ялалт тэнд байгуулсан. Тэгээд надад хагас хүнд жингийн аваргын бүсний төлөө дулаалдах боломж олдсон. Тэгээд 2 жинд зэрэг авралах боломжтой болсон. Яг үнтэй зэрэгцээд Adesanya UFC холбоонд жинхэнэ галт төмөр тавьж байв. Израиль Adesanya UFC холбоонд илсэх үед би түүнээс хараа салгаагүй ажилласаар байсан. Тэгээд холимог тулаанд тулалдаж болохоор санагдсан. Тэр миний бүх тулааныг үздэг байсан. Тэгээд би энэ залууг ялж байсан гэд хаасайгүй ярьдаг. Миний эхний UFC тулааныг энэ залууг цохиж унагсан гэсэн тайлбартаа постлсан байсан. 2 дахь тулааныг ялгаагүй тэгж постлсан. 3 дахь тулаан дээр ч бас адилхан. Adesanya UFC холбооны авраг болсон үед Alex Glory холбооны авраг болсон байв. UFC холбооны авраг асан Teixeira Алексийг урж авчраа түүнийг дасгалжуулж эхлэв. Thiago Santos-тэй хийх тулааны бэлтгэлээ түүнтэй хамт базааж эхлэв. Би түүнтэй яг энд анх уулзаж байлаа. Тэгээд түүнтэй бас энд зураг даруулж байсан. Тэгээд шууд бэлтгэлдээ орж байлаа. Би түүн дээр очиод бэлтгэлд нь чадхаараа л тусалдаг байсан. Би түүний жижигцүг сайжруулах тал дээр тусалж байлаа. Тэр бүгдд нь босоо тулааны довтлохооны хувилбар руу заагаад би ганцхан кикбокстой байхад хангалтгүй гэдгийг ойлгосон. Бяртай юм аа. Тэр холимог тулаанд өөрийгөө сорихыг хүсэж байна. Харин easy ам нээж хэлсэн. Тэнд Израилийн ярьслага хийж байгаа бичлэгийг үзсэн. Тэр намайг үнэхээр хурцлсан. Өдөр дуусахын алдад би бол дэлхийн авраг, би бол домог, тэр пабд сууж байхдаа би энэ залууг цохиж унагсан гэдэл миний алдсан тулаан дээр л дөрүүлүүд нэг тиймэрхүү тийм ээ. Би өөрийгөө сормоор байна. Хэрвээ easy ама хамгис бол магадгүй Alex kickbox-д үлдэх байсан чинь билүү. Сайн уу залуусаа? Энэ одоо аль бие осных боллоо. Баярлалаа UFC. Гэр бүлд чинь илсэндээ би маш их баяртай байна. За альвэ. October 2021. I am beyond excited to see this man's debut. This is one of the most ferocious fighters that has ever entered into the sport. Alex Adesanya-гийн араас мөшгөж эхлэв. Харин Teixeira хагас хүнд жингийн бүсний төлөө тулалдаж эхлэв. And Moutinho just absorbed him and just keep pressing forward. But at the end of that round, he was deep. He was hurt. It definitely was, Joe. Залуусаа ямар нэг зүйл бүтээхийг хүсэж байгаа биз дээ. Альвэ бэлтцгээе. Израиль Adesanya ердөө 4 жилийн дотор түүний карьер дунд жингийн бүх цаг үеийн шилдэг болоход хангалттай хугацаа байлаа. Teixeira-тай удаан бэлтгэл хийсний эцэст Alex өөрийн байх ёстой газараа олж тэндээ байшин хүртэл худалдаж авав. Чи өөрийгөө жихнээс олж чадлаа анд минь. Тэр бол зөвхөн чиний дасгалжуулагч байгаас гадна чиний амьдралын чиглүүлэгч болсон байна тийм үү? Бид сайн найзууд бас сайн бэлтгэлийн хамтрагчид болцгоосон. Glover ч гэсэн тухайн цаг үеийн хүчтэй өрсөлдөгч гайхалтай аваргуудын нэг. Түнд өөрийн гисэн амьдралын баялаг түүхүүд бий. Энэ киноны дараа хийдүүлээ Glover Teixeira-гийн амьдралын тухай баримт кино руу өсөрч орж болох юм. За альваа эхэлцгээе. Glover би энэ байрлалаас туршаад үзье. Өө чи бараг л онцгсон байна. Ердөө үйл айлгал дээгүүр нь байна.
Тийм ээ, итгэл үнэмшил чухал шүү Dictionary. Тийм ээ, тууштай байхад үр дүн гардаг юм байна. Олимпик тулааны чиглэлээр Монголдо баримтат кино болон бусад контентуудыг бэлтгэдэг OK MMA суугаад дэмжиж та бүхэн subscribe товчон дээрээ заавал дараарай. Учир нь таны дарсан ганцхан товчлуур энэ спортыг Монголд хөгжүүлэх цаашлаад хүүхэд залуучуудад эрч хүч, мотивац өгөх чиглэсэн олон контентуудыг бэлтгэхэд их нөлөө үзүүлж байгаа юм шүү. Ингээд бичлэгтээ орё баярлаа. 2022 оны 7 сард Alex Adesanya 2-1 ивентэд тулалдах болов гэхдээ хоорондоо биш. Би түүнийг холбоон тавтаа морил гэсэн учир нь миний аржийнхэн дайчин алхаж байгаа болохоор тэр энэ торон дотор хамгийн сайн цогтгонд байх бол миний харж байгаа зүйлхээр энэ залуу тэр урд сууж байгаа залууг унтуулж байсныг санаж байна. Чи тулааныг бүтнээр нүдсэн үү? Өө тийг шаардлага байхгүй. Мэдээж тийм байна. Өөрийнхөө ажлыг сайн хий. Өө залуу минь чи авраг болж чадсан гэхдээ хэний тусламжтайгаар юм бэ те? Надад итгээрэй тэр өөрөө ч мэдэж байгаа. Сүүлд би түүнийг хөл дээр нь гахуулсан. Энэ удаад ч гэсэн би чиний хөлөнд тишүүр өмсүүлээд хүлдүү чигээр чинь орхиж чадна. Хөөе чи олон юм ярилгүй өөрийнхөө өрсөлдөгчөд л анхаар. Гэхдээ л тэр чиний үүсийг унтуулж байсан. Миний хийснээр чи өрсөлдөгчтэй анхаарлаа хандвал тэр бол амархан залуу биш. Тэр өрсөлдөгчөө анхаарахгүй миний талаар асуугаад байх юм ойлгох юм алга. Чи зөвхөн өөрийнхөө юу хийх ёстой тэрэндээ л анхаарч үз. Тэр чамааг унтуулчаар залуу. Чи яагаад өөрийгөө хийж чадаагүй зүйлийг надад хэлээд байгаа юм бэ? Хуутан надад итгээрэй. Би чамд тишүүр өмссөн юм шиг унгаагаад дивжэн дээр хүлцсэн юм шиг хэвтүүлэх болно. It seems like we're looking at 3-1 pretty comfortably for the champion. Би ялагдаж байсан. Тийм ээ миний болонгоос бүх зүйлийг хэлж байсан. Тэд хэлэхдээ бид оноо алдсан. Хэрвээ чи авраг авах ёстой гэвэл эн чинь хангалтгүй гэж хэлсэн. Би түүнийг цохиж унагуул авраг болно биз дээ гэж нэг асуулт асуусан. Тэр тийм ээ чамд өөр арга байхгүй гэсэн. Энэ бол миний амьдралын сүүлийн раунд байсан. Баяр хүргийн өгшөө би дахиад уулзах байхаа. Ой залуу минь би чамайг хүндэлдэг шүү. Би ч бас чамайг хүндэлдэг. Ой би чамд дургүй чи ч гэсэн надад дургүй. Гэхдээ бидэнд хүндлэх хэрэгтэй. Би үнэхээр гайхалтай зүйл мэдэрч байна. Энэ бол бичигдсэн байсан. Би өөрийгөө авраг болно гэдгийг мэдэж байсан. Би чамд хэлэхэд бид өдөр бүр л тулалдаж байдаг. Би Поутныг эхлэх үед чи жил хагасын дотор авраг болж чадна гэдгийг хэлсэн. Гэтэл ердөө жилийн он дээр авраг боллоо. Би энд худлаа зүйл яриаггүй би бодит босон зүйлийг л ярьж байна. Үнэн зүйл заримдаа ширүүн сонсогддог. Чөтгөр гэж үнэхээр ойрхон байсан. Би түүнийг баргал ялж байсан. Би түүнийг барих болноо. Хэрвээ чи авраг болвол Adesanya даага нэхэх боломж өгөх үү? Би түүнтэй түүний хүссэн тоогоор тулаан хийж чадна. Гэтэл түүний жинд гарч байсан шуун бол Alex-ийг жин өгсөж тулалдах. Цуу яриа хаа сайгүй дигцээр. Тэр дээж ин рүүгээ орж тулаадах магадлал тун өндөр учир нь тэр бол үнэхээр том залуу шүү дээ. Дунд жин бол намайг үнэхээр их ядраадаг. Жингээ хасах тал дээр маш их ядардаг. Тэрний дундад жин гэхэд л тулаан хийдэг 83.9-өөс дээш 20-од орчим килограмм илүү. Үнэхээр том. Ямар хугацаанд тэр форма барьж явах тал дээр хэлж мэдэхгүй юм. Миний анхны бүсээ хамгаалах тулаан бол Adesanya-гийн тулааны рематч байлаа. Энэ тулаан бол өөр байх болно гэдгийг хэлье. Би бүх зүйлийг дотроо нарийн төлөвлөж хийх болно. Бүх зүйл өнгөрсөнд хийсэн алдаагаа засаад дахиад хийн. Би худлаад эми зүйл яриаггүй. Би та нарын сонсохыг хүссэн зүйлийг л яг чин үннээр нь хэлж байна. Хин сүүлийн 3 тулаанд хэнийг цохиж унгаасан юм бэ? Би чиний хэлж байгааг ойлгохгүй байна. Чи бас миний хэлж байгаа зүйлийг ойлгоогүй болтой. Юу гэхээр энэ 7 хоногт би дахиад тулалдана. Чи Adesanya-гийн хамгийн сайн хувилбартаар нүүр тулах болно. Энэ тулааны чухал зүйл нь юу юм бэ? Бүс үү эсвэл чи түүнийг ялах нь уу? Би түүний толгооруул анхаарч байна.
тоглогчид дунд байсан Алекс-ийн хүү шинэ аваргаас олж харсан зүйл бол одоо дахиж тулааныхаа үлдсэн хугацаанд нэг залуутаа зууралдаад яваад байх шаардлага алга. Би зүгээр л бүгдэнд нь би энэ залууг хоцсон үнэн байсан гэдгийг харуулахыг л хүссэн. Би хийчихсэн. Тэд яагаад надтай дахиад тулдуулах гээд байна вэ гэхээр тэдний бизнест хэрэгтэй байгаа юм. Надад бол одоо сонирн биш. Би нутаг буцсан тэгээ жолоо бариад явж байхдаа дугуй засварын газрын хажуугаар өнгөрсөн. Тэд яг л хуучин шигээ хичээж ажилласаар байсан. Тэгээд би өөртөө залуу минь амьдрал гэж яг юу юм бэ гэж асуусан. Хэрвээ би өөрийнхөө дугуй засварт ажиллаж байсан 12 настай хуйлбарт зөвлөгөө өгөхөр бол зүтгээд бай. Битгий гуниглаж зогсоорой л гэж хэлэх байсан. Тийм ээ, чи баггүй тэмцэлдэх болно. Тийм ээ, хатуу тулаанд орох болно. Гэхдээ зүтгээд л байгаараа. Бүх зүйл амар байдаггүй. Гэхдээ итгэл найдвараа алдахгүй байхад бүх зүйл сайжрах болно. Өөрийгөө сайн залуусаар хөрөөлүүлсэн үед бүх зүйл хамаагүй дээрждэг. За бүгд ирэх цаг нь болж байх шиг байна. Түүн зориулсан бэлгээ хөргөж өгье. Хөөе, хараад байгаарай. Энд чи юу вэ? Энийг надад гэж юу? Тийм ээ, одоо чинийх. Юу вэ? Өө, эн чинь хатуу тоглоом байна залуу минь. Би ихний тулааны хийж байгаа олон хүнийг харсан. Тийм ээ, хүн бүрлж чадна. Учир нь эхлэхдээ бүгд л зоригтой эхэлдэг. Гэхдээ жинхэнэ эр зориг гэдэг бол ямар нөхцөл байдлаас буцаж ирсэн л байдаг юм. Энэ бол жинхэнэ эр зориг. Адесянагийн эсрэг хийсэн тулааны гэрээ ширээн дээр тоосондоо даруулан хөвтөв. Харин Алекс шинэ мэдэгдэл хийлээ. Миний дараагийн тулаан хагас хүнд чинд хийгдэх болно. Энэ чинь надад яг таарна. Би одоогоор маш сайн байна. Одоо бид хамтдаа түүх бичих цагт болсон. Би өөрийнхөө амьдралын түүхээс даван туулж байсан багахан хэсгийг та бүхэндээ дэлгэглээ. Би хаанаас ирсэн? Би юу хийж байсан? Би яаж энд гарч ирсэн? Тийм ээ, би бүгдэд бүх зүйл боломжтой гэдгийг харуулахыг хүссэн. Чи заавал тулааны спортын дэлхийн авраг болох албагүй. Гэхдээ чи өөрийн даван туулж буй амьдралдаа авраганд болох хэрэгтэй. Энэ том аяллаа хамгийн чухал хэсэг бол хүнд хэцүү цаг үеийг яаж даван туулж байгаад. Хэрвээ чи ахыгаа байсан бол чиний тал зогсох байсан гэж бодож байна уу? Мөн чиний явсан замыг сонгох байсан болов уу? Миний бодлоор тэр бүх зүйлүүдэд тэмцэж байсан. Магадгүй тэр миний хийж байгаа зүйлийг мэддэг байсан бол тэр яг л миний ард бат зогсох байсан. Учир нь бидний хийсэн тулааны дийлэнхтэнд гараа өргүүлж байсан болохоор тийм ээ, миний бодлоор энэ бол сайхан зүйл. Алекс хагас хүнд жингийн авраг болсон бол Адесяна дунд жингийн бүсээ Стрикландд алдсан. Тийм ээ, авраг болцоход хэн нэгнийг дуудана гэдэг энгийн зүйл биш. Гэхдээ надад дуусгаагүй нэг ажил байгаа. Намайг шөнийн клубт үргэлж байдаг гэж дурсаж байсан нэг залуу. Тэр хэлэхдээ 2027 онд эргэж ирнэ гэж хэлсэн. Гэхдээ тэр залуу намайг аварсан. Би түүнийг аврахыг хүсэж байна. Учир нь түүнд бүх чадвар бий. Чи энд хүрээд ир. Тэгээд хоёулаа дуусгаагүй ажлаа гүйцэлдүүлж аваргын бүсний төлөө дахиад нэг тулалдъя. Адесяна, аль үүнийг хийцгээе. Та бүхэн бүх цаг үеийн шилдэгүүдийн нэг Алекс Перерагийн амьдралын уналт болон босолт бас уутгар гүнгийг харуулсан энэ баримтат кино та бүхэнд таалагдсан бол та subscribe товчон дээрээ дараагийнхаа дугаарыг тун удахгүй хүлээж аваарай. Ингээд OK MMA суугаа сонгон үзэж байгаа бас үргэлж сайхан сэтгэл бичиж надад ирч хүч урам зориг харилдаг үзэгч та бүхэндээ үнэхээр их баярлалаа гэдгээ маш сайхан мэдрэмжтэйгээр хэлэхэд үнэхээр баяртай та байна. Ингээд хэдүүлээ тун удахгүй дараагийн галзуу супер дугаараар эргээд уулзъя. Та бүхэн маань бүгдээрээ сайхан амарцгаагаарай. Баяртай бай.